Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатарт 12 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 12-ны лав гаргийн үдээ ачаар нэвтрүүлэг өрчитлээ мишээ их сураатаар хөгжилтөө төвхөдөрөө хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч мөөгийн гэрлээ за нариулагчаар гам болтын ангараг нар айлж байна. За өдрийн түргэ. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар үений үр дүнтэй бэлтгэл энбэл даамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаар энбэл глукозамин хондроитон сульфат за мөн Mobicom хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бол лав гараг хөгжилтэй түүхийг уншдаг биш хүмүүс өөрсдөө холбогдож ярьдаг өдөр. Тэгэхээр та манай эфирлөө шууд холбогдоод өөрийнхөө хөгжилтэй түүхийг ярьж өгч болно. За ингээ манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дөрвөн соёлоо нэг сануулчих. Яг одоо хэрвээ та замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зогсоогоод өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За тэгээд өнөөдөр өглөө цас орсон байгаа учраас ерөн жоохон алтраагуулгаа ихтэй. Тэгээд машинууд ер нь бол мөлхөж явж илээ. Тэгэхээр та ч гэсэн бас замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой. За мөн машиныхаа одоо блютутэд утсаа олбсон чихвчээр ярьж байгаа, за спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр дөхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад шууд утсаар яриарай. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрвээ та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 ихний сонсогч 99 техниктэй дугаартаа сонсогтой холбогдлоо 99 техник. Эмдэл радио. За тасарсан. За Өнөөдөр миний дуудчихад яг аваад тасчлаа тий. Өнөөдөр ажил дээр ирээд уншсан сонссон хамгийн хөвгчлөлтэй 40 нэмэх хөтлөгчдөөс номин цэцгийг хамгаалах аян өрнүүлцгээ гэдэг пост байлаа. Тэр номин цэцгийн ээж нь баха. Йоо. Аян нөө. Ард нь тий. Аян маян гэж үл тэр номингээс өөрөөс нь санаанаас гарсан. Тэр өөрөө санаачилж байгаа юм. За дараагийн сонсогч 9964-тэй дугаартаа сонсогтой холбогдлоо. 9964. Эмдэл радио. Бано. Сан бано та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Оо биш. Үдээ ачир шүү. За уучлаарай. Таныг сонсож байна. За. Сайн бано. За яраарай сонсож байна. За би өөрт нэг тохиолдсон гэх юм уу. Одоо манай нөхөр намайг анх одоо найраад. Тэгээд юу исэн би энэ дөрөв ингээл амар том сорог байдгийсэн. За. Тэгэл тэрийг ингээл нэг өдөр би гинт ингээд тэрийг нэг айхтар анзаарахгүй байжал нэг хараад энэ юуны сорог юм бэ гэсэн чил хутга хат ирэх нэх гээл тэтгэсэн. За. Тэгээд амар лаг зодтолтой айгуу лаг залуутай ямарсан. Надаас манай нөхөр аймах. За. Амар гоё ахтай ямарсан сууж байгаа юм байна. Лаг гоё юм байна гэл. Тэгээ нэг гэр бүлсэлсэл 2 жилийн хугацаанд ерөөсөө тэрийг тэгэл ерөөсөө манай нөхөр яхаа нөгөө тойд нөгөө жоох атмаа гэл одоо нөгөө харанхуугийн гэл хорооллын. За. Аха. Тэгэл за би ямарсан амар мундаг үнтэй ингээл сууж байгаа юм байна гэл гэжсэн чил. Тэгээ ах нар нь ингээл нэг өдөр манад ирэл манай нөхөрийг бороо гэдэг сэтгэл амар юугүй төвчээгүү гэл хин. Яагаад нөхөр муулаад харин ч талаг та нар тийм олон ухтаа адэрхний зоригтой болж үтсэн юм уу гэл амар тэгэл чил. Ах нар саваал анд юуны сороо гэж судаад ирсэн чи үгүй наача салхин цэцгийн сороо. Йоо, илэг. Зүгээр салхид цэцгэнд атмаа байж тээ. Тэгээд яг тэр хилэг авшинд нөхөр чинь байсан юм уу хажууд нь? Байгаагүй. Тэгээд би амар сонирн болоод юу яриад байгаа юм ингээд наад тэгэл амар сонирн болоод задгал чи нэр яасан муухай ингээд өстэй надад нэр амар лаг зодтолдог модтолдог энийг цариуж яста хотгоо адэрхнэх гэсэн. Өөй чам тэлхий марч чамайг найрж явахтаа тэгээд нэг байсан. Яа атанг. Харахад мөр ингээд нүүдэн ингээд айгүй. За
За. Үнэхээр хөвгөлтэй байлаа. За холбогдсон баярлалаа. За. Шалгын цэцгийн хат маань нөхөртөө. Тэр нөгөө нэг Яанагаар утас авдаг байхад нэг хүүхэн холбогдож орж ирээд чи санаж нь өөрөө ингээд нөгөө нэг бүр ингээд кросс машин одоо нөгөө машины урлааны бүр мастер тэнгүүдээ анх нөхөртөөгөө танилцахдаа би өстөө машин барьж мэдтгүү чаддгүү гэдэг нөхөр нь 7 хоног байрных нь гадаа араагаа ингээд чийнэ. Тэгээ өөрт нь ч гэсэн амар кайт байсан гэсэн. Тэгээд ингээд танилцаж сууж буусныхаа дараа нэг юм хүлээ авалт нэг юм дээр явжсэн чинь одоо дид мастер нэг залуу нь бас яг тэнд таарад тэгээ ингээд ингээд чинь нөхрийнх нь царай ингээд сонирн болоо гэсэн. Тийсэн чи ихтер нь бүр барта замын уралдааны те амар мастер юмхтэй таардаг. Яа цааш үжсэн бүр нүдэн дарагдаад байгаа чи. Араагаа ингээд чи яа. Яг их үедээ бол юу ч гэж бүлтэрч магадгүй чи. За манай шот периодоос 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30. Дараагийн сонсогч 90 30 та дугаартай сонсортой холбогдлоо. 90 30. Амжилт радио. За тасарсан. Манай шот периодоос 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30. За олон хүмүүс ингээд нөгөө хөгжилтэй түүх зүгээр ярьчмаар байна гэдэг шүү. Тэгэхээр нэм болон гаргасан бичиж чадахгүй байна. Зүгээр ярьчиж бол чадна гэдэг байгаа. За дараагийн сонсогч 91 текст дугаартай сонсортой холбогдлоо. 91 текст. Амжилт радио. Сайн байна. За сайн байна уу. За үдээчээр нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Би нэг дээр нэг утас дөнгөж гараад удаагүй багт би нэг эмнэлэгт ээжээс ихэд шүн байжсэн чи шүн нэг нь надад нэг утас өгчихгүй юу би нэг энэгээр холбоо барь нэгээд за тэгээ утасаараа удаагүй би нөгөөдгийг шүн хийх юм болтохгүй оролдоо сууж исэн чи аян дээр нь тавьчихгүй юу да. За тэгсэн чи нөгөөдгөө дугуулах чимээгүй болох нөгөө юу конофийн дараа мэддэг гоо. Сандрахтаа нэг хүнжилтээр сууж байсан. Хүнжил авангуудаа дотор нь орооц гэж. За. Тэгээд нөгөө чимээгүй болчихгүй юу бас гэж хүнжилтийнхаа гаднаа чагнаад байгаа юм. Өчигдөр дүнгийн гараад байгаа тэр коридорч нэлээ коридороор дүүрэн юм болж байгаа. Аян явагдсан яг шүн донд. Тэгээд дотор 4-5 хүн цог хэвчиж байгаа нөгөөдөг чи сэрчсэн гэдэг сандрахтаа хүнжил тэгээд сууж яснаа нөгөө дотор ороогоод тэгээд гаднаас нь ингээд цагнаад байгаа. Тэр нь тэгээд ямар утсаа Nokia юм уу? Тийм Nokia тэгээд уцаараад удаа тийм болж байна. За холбогдсонд баярлалаа. Тэ бас манай ах бас юуны вокзалын тэндээс утас олоод дугаараад ахарна сандарж агаад аваал ямар гоё утас вэ гэж ясна дугаараад ахарна сандраа тэгээ бусаа шицгсэн. Тэгээ төвхтөө өгч чадаа тэгээ та ямар утас вэ тэр үедэр чи янз бүрийн утас вэ. Тэгээ та аваад ирэхгүй тэр нэг юм чигээс тасралтгаа дугаараад гачаа. Яа тэр нэг боёгийн тэр уцаах гарч явах үе онгоос гоё штэ тий. Нэг утас нь унтрахтаа goodbye гэдэг бичиг гараад унтардаг гэсэн чинь шинэ утас аваад бөө юм болоод гэсэн чинь 2-3 хоног сургаггүй алга болсон гэсэн. Тэгээд хүүш чичтэй уулзаа хүү чич одоо яач утас муц авсан гэсдэ яагаад утас ч олгохдохгүй байгаа юм бэ? Яав юу болов гэсэн чинь миний утас goodbye гэл унтарсан дахиж хизээч асаагүй. За Улаанбаатар хотод 12 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ялагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл Энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаар Энбэл глюкозамин хондроитын сульфат хамтран ажиллаж байгаа. За ер нь бол юу яаж байгаа юм байна? Уух үндсэн шалтгаан нь болохоор үеийн мөгөөрсөн эдийн эмгэгүүдийн үед уудаг. За спортын гэмтэл бэртлийн үед бас энийг ууж болно. Яс ширгжээд байна гэвэл уудаг юм байна. За бүр жингийн илүүдэлтэй бол жингийн илүүдэлчин бол үе мөчөнд маш их даралт өгдөг юм байна. Тэгэхээр жингийн илүүдэлтэй хүмүүс чинь өвдгөөр нь хатах гэдэг юм уу да. Тий, тэгэхээр жингийн илүүдэлтэй хүмүүс бас уудаг юм байна. За шатаар өксөж уруутахад өвдгөний үеэр нүдээр өвдөд байвал за хөдөлж босод суухад таны өвдөг тохоогоор шархирч дуурах эсвэл гүйцэд тэнэхгүй байвал энэ бэлтгэлийг уудаг гинэ. Угаасаа одоо ингээд хөрх юм уу тулгуур эртэн ганц хөл дээр ч нөө биений бүх ачаал очиж байгаа штэ тий. Тэгээд өвдөгний нүдээр хатгуулахаас гадна шагаа бас
айгу ер нь айгу хачаал авчинчаал гэсэн үг шүү дээ тий. Тэгээд дээрээс сүүлийн үед хүмүүс маш их уулан талхдаг болсон. Тэгэхээр уулан талхаж байгаа. Тэгээд жаахан жинтэй болвол жин ихтэй болвол уулнаас уруудах үед ер нь бол өвдгөн дээр маш их хачаал ирдэг юм байна. Тийм болохоор уул руу алхаж байгаа болвол уул руу буухтаа хүмүүс айгу их бэртээд идэг. Тийм болохоор энийг бас сэргэлдэг гэж байна. Уулан талхдаг хүмүүс. За энэ бэл маань 90 ширхэгтэй 60 ширхэгтэй гэдэг юм хоёр төрөл байгаа. Гэхдээ та аль альны нэг шахамлаар өдөрт 2 удаа уна гэсэн үг. За өглөө оройд л уучж байгаа гэсэн үг шүү дээ. Би одоо эртийг нь ууж байгаа. Тэгэхээр эртээ нь бол 45 хоногийн хэрэглээ, 60-аа нь бол 30 хоногийн хэрэглээ гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг аль биесных нь эмч төлөөлөгч нараас 77 тэгдөрөв 50 50 гэдэг утаснаас аваараа 77 тэгдөрөв 50 50. Би одоо энэ нөгөө нэг Нобель Монголиа чи манайхтай айгүй олон жил хамдарч ажиллаж байгаа шүү дээ, тий. Тэгээд Нобель Монголиа гэж олон жил яриадсан чинь ариугун ч одоо нөгөө айгүй тийм аахтар хилтэй устдаа шүү дээ. Чи ариугун Нобель Монголиа гэж хэлээ. Хэлсэн зүг юм. Үгүй. Мэдгүй. Нобель Монголианч байж магадгүй юм тий. За тэгээд Нобель Монголиа гэж латинаар ч үтсэн болно Нобель Монголиа гэж. Тий. Грэлээр ч үтсэн болно. Одоо грэлээр бол Нобель гэж уртаар ч үчихгүй байна зүгээр. Нобель гэх юм байна. За тэгээд бүх юмээс ангуудаар худалдаалагдаж байгаа. Тэгээд сошиал хаяранаас орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар үений үр дүнтэй бэлдмэл Энбел таамд хөдөлгөөний хэрэгжүүлэг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаар Энбел глукозамин хондротин сульфат хамтрайлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогч 95 тэг-тэгтэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. 95 тэг-тэг Энбел радио. Бано. За холбогдсон үдээч. За. Би нэг хөгжилтэй. За. Нэг найзынхаа цагдаагийн машиныг аваад гараж дээр хийчихэд нөгөө дохойгийн дуурж үзмээр санагдаад ерөөсөө бол. За. Тэгээд гарахад бүр гэртээ 5 давхраас шатаар буугаад гараж руу ороод. За. Тэгээд нөгөө хэд дараалж байдаг. Яана. Багчж байгаа юм чи. Тэгээд сандрал зүгээр өстөө нэрээ шууд конжекторээс салгасан чимэг бас. Тэгээд тэрнээс хойш тактик бодолтой гэж бодсон. Залгуураар салга гэдэг шиг юм болж тийм. Сандрал арай шууд фотод онгоолгоод конжекторыг боолтойс хавтаад тийсэн. Йоо за. Киноноор ингээд нөгөө нэг яг ингээд мөрдөгч нар ингээд шууд ингээд нөгөө нэг юм улаан юм гаргаж машин дээр ингээд тавьж байгаа л орилуулаад явчихдаг шүү дээ тий. Манай алга тэрнүүд ч юм бол угаасаа л дээр нь тэр юм байж идэг тий. Тэнгүүд тэрийг хаанан дарж дуургадээ. Юун дээр дарж дуургадээ? Хажуудалтай юм дөрүүл чинь 4 коноптой юм. Коноп байлээ. За. Нөгөө нэг яригч тэр байдаг юм уу? За. Тэгэл нэгэн дээр нь бүр гэрчээ бүр байж харал. Тэгээд чи унтаа тэр 4 кноп хийчихгээ дарж үзээгүй унтардаг юм бол сандагчсан юм чи. Ваа гэдэг. Чи гараж дотор гайгүй биш үү? Амар гараж. Бүр цуураад бүр баларсан баха тий. Яг тэгсэн баг. Тэгээд сандрал зүгээс газ хаподын онгоолгоод. Йоо, илэг аваач. За холбогдсон баярлаа. Над чиг юм болж. Тий. Би бол шууд шууд залгуураар салгаж байгаа юм чи. Компьютер зүгээр зүгээр ажиллаж байсан. Яг нэг тийм болохгүй юм ороогүй нөгөө яг төсөөрөө гацаа даа. Йоо. Яа, яг ингэ захирал ирж байгаа гот. Шууд доошо тонгоогоо залгуураар салгаж байгаа юм чи. За дараагийн сонсогч 88 тэг-тэгтэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. 88 тэг-тэг Энбел радио. Байна. За байна. Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсч байна. Та сайн шүү. Үдээ авчир шүү. Sorry. За. За. Би нэг найзтай тохиолдсон нэг хөгжлөлтэй юм ярих гад. За. Манай найз таксинд суугаад жоо халамцсан. Тэртээ таксинд суугаад явж ирсэн. Яг нөө суухт нь зөрөөд нэг хүн буусан юм байна л да. Аха. Тэгээ хойно суугаа явж ирсэн чинь эхнэрээ араар нь тэрсэн чинь юм цүнх байсан гинэ юм жижигхэн кошлог. За. Тэгээд эхнэрийнхээ үр рүү орсон чинь эхнийх нь үр дээр нь цүнх нь байна гинэ өөрийнх нь. Аха. Тэгээ нөө яг халамцсан хүн чинь ингээд цүнхний онгоолгол гараа ирсэн чинь ингээд хуйлаастай мөнгө өсөн. Яна за. Мөнгө мэрэгцэн гэдэг байхгүй хуйлаастай. Тэгээ мань хүний үдсэн кино минон дээр нь болохоор дандаа ингээд доллар хуйлаастай байсан. За тий. За. Дотроо бодоол. Тэгээд тэр нэг юм хуйлаастай 2 3 хуйлаастай мөнгө өсөн. За. Тэгэл
бүр дотроо бүр 9 шидийн боцсон. За хаста эндээс гараад хаста солиулаад тийг ингэ нэг айлс амар юм бодоол. Тэгэл эхнэрээ нэг нодарсан чи эхнэрэндээ мэдрэл чалга өрсөн. За тэгэл нөгөө буух газраас жоохон өнгөрөөл буугаал нөгөө цүнхтэй юм аваад буусан гэж байгаа. Тэгэл тэр хоорондоо энэ ч өстө 3 хуулиастай доллар байгаа энэ ч тэгээ дор иж 100 байгаа $100 байгаа. Өөстө саятан болсон байна гэж бодоод бушуухан шиг буусан тойрол эргээл задлаад үзсэн чинь зайлуул нөгөө нэг юм. Задгаа мөнгнүүд идэг штэ. 10 мөрөгнөд. Баахан тийм юм хуйлцсан. Тэрийг ингээ хуйлаад ингээ 3 4 бодлуулах. Тэр хүн тэнд өстө манай найз амьдрал нь амар өөрчлөгдсөн. Тэр манай зүгээр айгу гоё ярьдаг байхгүй. За найзуудаа ач тэгж баста гарч ороод ингээл гоё явноо. Амар гоё юм боцсон гэсэн. Бас нэг өөртөө тохиолдсон нэг байна. За. Би их нэртэйгээ явж байгаад миний нөгөө машины помп шатаад нь хороолд яг нарийн зам донд унтарчихгүй. Үрсэн ингээд ямар ч аниргүй болоод сандарсан хүн чи яахаа мэдэхгүй. Тэр өдөр яснаа ямар хэлээ шинэ жил хэлээ нэг баяр болж исэн юм аа. За. Тэгээд араас хүмүүс сигналдаал байдаг. Тэгэл би нөгөө худлаа нэг копуудаас өгөөл юм үзэл тэгэл эхнэрээ чинь өрүүлний ард сууж би наадах чинь үзээд тэгээд тог могийн салгаж үзээ. Аккумуляторыг салгаж үзээд тэгээд чинь өрүүлний ард сууж асаж унтраагаа байж гэдэг. Тэгээд суулгадаг. Тэгээд хажуугаар зурж байгаа хүмүүс амар харааж өрөөгөл. Эндээс холдооч ингээд тэгээд пепагаа уншаал. Тэгээд чи сандарцсан. Тэгээд сандрангууд өө балаа хүүхний машиныг л янзалж өгч штэ. Зив. Ихтэй мэдгүй байгаа тийм. Эсвэл намайг ч мараа барьж идэх гэдэг. Амар сэрэгчээ. Ихнэрэгтэй машин дотор сонсохгүй л байгаа шүү дээ тийм. Тийм нөгөө чи мэдгүй дотроо байгаа сонсохгүй зүг. Энийг үгээр нэстэ нэг балаа өхөн бай. Энэ балаа өхний машиныг янзлах гал үзээд байж тэгээ хажуугаар өнгөрж байгаа юм. Йоо. За баярлалаа. За холбогцонд баярлалаа. Бас л сэтгэж айхтар сэтгэж. Ой помп гэдэг нь юу вэ дээ? Мэдгүй. Нэг л юм байд юм байна машин. Би ер нь машин бол баг шамаас ч муу байрна. Тэгэхээр надаас машин яалчгүй би 4 дугуйг нь мэдэн тэгээд болоо. Йоо. За дэмжээ ажиллагч яриад өрөөрсөн. Помп гэж айгүй помпас юм байгаа. Тэг помпор юм байна. Копотас нэг помпор юм байна помп. Йоо. За Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар BSB дэмжээ ажиллаж байна. За BSB-д үн хайлсан Японы Panasonic брендийн 55 инчийн смарт зурагт 700 сая төгрөгөөр хямдарч ердөө 1 сая 699 сая төгрөг боллоо. За зөвхөн BSB-д. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч BSB баярлалаа. 700-аар хямдарч байгаа юм уу? Супер. За манай шууд эфириутаас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хөсөөл 77 77 88 30. Дараагийн сонсогч 99 94-т дугаартай сонортой холбогдлоо 99 94. Амжилт радио. За сайн байна. За сайн байна уу. За өдөө ачаар нэвтрүүлэлт холбогдлоо таныг сонсож байна. За хөгжилтэй юм юу? За тэр нэг тухайд нүүрс өгдөг байхад налахаас нэг найстайгаа нүүрсэнд явсан юм аа. За. Портраар. Тэгсэн чинь нэг жоохон хээр талдаас ч тойлоод задгаа газар баавгаалыг гэдэг юм одоо хүндрэх юм л да. За. Тэгээд ойлоо өөдөөдөөс алчин сууж исэн чинь тухайд ч одоо нэг тэр үед чинь портер нүүрс 80,000 төгрөг болдог байсан юм аа. За. Тэгээ яг нэг портер нүүрс авах гэж байгаа төрхөөр нэг яг энэ хуулиатай 4 ширхэг 20,000 ингээ хайцсан юм шиг байгаа. За. Тэгээд бид хоёр чи шэр газар ингээд тэрийг олоо халчихгүй юу? Тэгээд нөгөө тх маань хоёлоо тэгээ нэг хавар нэг иймэрхүү нойтон цаас орсон үе гэсэн. Тэгээд нөгөө тх харчаад хоёлоо сандраад босож нөгөө суудсан байж захта харчаа хоёлоо сандраад нөгөө тх авах гээд яг ингээд нөгөө урдхан тал дарагдаад байгаа л та. Тэгсэн чинь байхгүй босохдоо нөгөө тх маань халтраад хоёр дахь гიშгэлтэн дээр нөгөө хүндэрсэн юм дээр гიშгэж унаад. Яана. Та ийм юм ярихтаа нөгөө нэг сүсгэлээрээ гихгүй дээ. За. Энд чи комментээр шууд сүсгэлээрээ л гэж. За. Тэгсэн чинь ахсаа тэгээ манай хүн чинь халтарч унахтаа нөгөө энэ нойтон цасан дээр чи шавхаа мавхаа нөгөө нэг
юу яасан юм дээр холилдож өнгөрөөд өстой нөгөө мөнгө олсон биш хоёлоо зүгээр би нөгөөдгөө мөнгөө авахаа мартаад нөгөөдгөө харж баахан шоолж инегээд нэг илэг татсан юм болж ирлээ л. Болж ирлээ. За баярлаа. За холбогдсон баярлаа. За манайхан иймэрхүү сүсгэлдэг төрлийн пост орж ирэх юм бол манайхан сүсгэлээрээ сануулаарай. Утган дээр одоо чи нэг юм өтгөн шингэнтэй холбоотой юм байвал за сүсгэлдэг хөгжилтэй явж ярих гэж байна. 18 нэмэх байвал за жаах нэмэх талдаа шүү. Тийм. Тэгэхгүй бол одоо эн чинь яг цайны цаг байж таардаг хүмүүс хоол ундаа идэж ууж таардаг. Тэгээд бас хэцүү шттэ. За дараагийн сонсогч 8075 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 8075. Эмжил радио. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За үдэ ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. За зүрх цогцолчлоо. За би нэлээд хэдэн жилийн өмнө оюутан байсан үеийн хэмиг ярих гээд манайхан нэг ургац сургаалтанд яваад би нормоо биелүүлчихэд жоохон амарх гээд ногоон талбай хажууд манайх нэг тийм асар масартай байсан. Өнөөдгийнхөө сүүдэрт нохоо унталт маягийн юм хийгээл байжсан майхны цаана нэг ихтэй эмхтэй манай хоёр оюутан ярьж байна. За. Уг нь асаас ирж яваа юм. Тэгсэн чинь оруулаад зэрэг тавина шүү гээл эмхтэй тэгэл юу болох нь үү гэдэг энэ нэг хагас нойрмог амтэн чинь сайн ширч чадаагүй. Чи ихтэй төрүүлж тавиад асгад цутгаад би ганцаараа өстө заваарсан шүү гээл тэгэл. Юу одоо явчихваа гэдэг. Фото харж чаддгүй хөдөлж чаддгүй амьсгаагаа төвжээ сонсоод. За баас хэрэг дуртай. Яа одоо энэ ч гэгийн цагаа өдөр майхны цаана юу болох нь гэж үгээгээд байлаа гэсэн чинь. За өргөөрөө л нэр юм байж цаашаа юм байл гэн өнөөхөн л хайхлаа байна. Тэгэл хүлээгээл байлаа гэсэн чинь. За би тавилаа шүү л гээл эмэгтэй дугас. За зэрэг за буулгаач ёо халцаг ёо. За ёстойгоо тавилаа гэлээ. Юу болчих вэ гэсэн чинь манай нөгөө хагас үд баг үдний нөгөө цай маань ирээд өнөө хоёр маань нөгөө кастролын цайгаа ийцэн нөгөөдг нь цайлгаад хоёулаа нь дамжлаа явж байгаа хоёр нөхөр тэгээ зэрэг тавьж цайгаа асгахгүй тавихгүй. Хоёрдугаар сууг шүү уучлаарай. Ясти хатараа юу? За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Ярь дуусныхаа дараа хоёрдугаар сууг шүү гэх шиг. Йоо, тэгтээ бас амар хоёрдугаар сууг жишээ нэ хоёрдугаар суугтай л төстэй сонсогдсон юм байна. Йоо. За дараагийн сонсогч 86 Тэг 3 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 86 Тэг 3. Эмжил радио. Танаа. За сонсож байна. За үдэ ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. Яа, нэг хөвгөлтэй өглөө яа. Нуугсны дээр чинь цуг дуурчлаа тэнийг юм. За. Нэг маань найз охин байдгүй. За. Тэр охин дээр очоод очоод явахдаа гэр зүгдээ болт юмарэж. Тэгээд маань найз охин чинь нэг инээтэй байсан. Инээч чи уугсны дээр байсан. Дэрэг. Просто тамаарсан болсаа. Би өөрөө шаалж инегээ. Нөгөө чи ламаа шаалж. Инээнгүүтэй л унгацсан л ахгүй да. Тэгээд уугснаар би бол таныг ярих чинь сонсоод энийг та өөрөө ярьж байгаа юм да энийг. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Йоо. Бүр амаараа бүр үзүүлээд байна те бүр. Түрүүний дээр майхан дотор байсан хүнийг түлий дээрээс нь хэрэг дуртай гэдэг шиг л юм болж байна. За дараагийн сонсогч 99 Тэг 6 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 Тэг 6. Эмжил радио. За сайн байна уу. За үдэ ачаар нэвтрүүлэгт холбогдлоо. Таныг сонсож байна. Босын явдлууд яриад байгаа юм тийм ээ. Тий, хөгжилтэй явдал ярьж байна. За та радиогоо унтраагаад уцаараа яриарай. Би оюутнууд ажиллаж ирсэн байхгүй юу? За. Тэгээд тэгсэн чинь өглөө нөгөө ажилчдаа оруулж ирээ нөгөө манайх нөгөө засварын газарнаас тэгээд нөгөө машин техник засварлах тийм нариадаа өчгөөд 11 цагийн үед тойроод шалгаад ажлаа шалгаа явуулж ирсэн чинь нэг хоёр ахмад дуу настай хоёр хүн байсан одоо хин орон бэлэг нэг нь билгээ ах гэж. Бүр нэрийг хэлчихэж байгаа. За. Чинь нөгөө барганы тооромж ямдсан байхгүй. Барганы тооромж ямдсан.
юу өгсөн. Тэгээд засвар хийгээд янзлчаад тэгээд нөгөө хийгийн авч юм л да. За. Нэг нь доогуур гихтсэн хий аваад нэг нь дэх өрөөл дээрээ суудсан торомсох чад байгаа. За. Уран бэлгээ чи гачаад байгаа юм уу гэж. Гачаатаар мархам модоцсон байгаа л гэж. За. Тэгээд байж жаахан байжсэн л ингээгаа судраа явчлаа. Юу гарчих юм чи юу гардгийг чингэл гарахгүй. Тэр модоцсон байна гэдэг нь юу Харин тийм. Яг нөгөө торомс чинь гачаатад хит хит гიშгээд гачаатаар нөгөө дээшээ хатуурчдаг байхгүй юу? Тийм үү бас. Гатуурсуу тэр догооныхаа дэндээс хийгээр авдаг хийгийг авдаг байхгүй юу? За. Тэгсэн чинь нөгөө хийгийг авангууд судраа адаш явахгүй. Яхаа судраа юу гарчих юу гардгийг хийгээл гарахгүй. За баярлалаа. Яа. Ямар ч юм модочд юм байна, тэгжээсээ суларчд юм байна. Ахата ямар машины талаар ярьсан бэ сая? Прогон гэсэн тийм. Орос машин ингэдэм байх тий. За. Альц машин гэх нь одоо энэ Япон машин ууцдаг юм ялгаа байхгүй бүх машин. Оо тийм үү. За тэгж модоолгож үзье. Чиний машин ч модоо. Тэгээ сулрна. За юугийн шалгахаар тэгнэ яхаа. Тормосын янзлаад нэг одоо юу яддаг штэ нэг маклад солино. За. Эсвэл нөгөө тэр макладн дээр байдаг шахдаг аппаратын янзлаад тэгээд тэр дахиад шингэн хийгээд шингэний гоцт тэнд хийгүү болгодог. Тэр одоо наанаас нь шахаж тормосоо гიშгэж мод ойлгож байгаа. Тэгээд тэр аппаратын дээрээс хийгийг авдаг байхгүй хий авдаг тусгай авдаг. За ойлголоо. За холбогцонд баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За. Би тэр нэг юун дээр нөгөө наклада зөв талынхаа одоо яг өөрийнхөө жолоочийн талын накладыг солиулахад дээшээгээ ингээл өргөж байгаа бол тэгэл зүгээр л нэмэгдчихсэн. Тэгэхэд модоос юм байна. Нэрээ ойлгохгүй юм лээ. За гачаалдаа. Гачаалж. Одоо модоочлаа. За одоо шалчиж төө. Шалжих биш сулрах шүү. Тийм. Сулраа явчихаа. Юу гарч шингэл гард юм гастай. За. Улаанбаатарт 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Mobicom хамтран ажиллаж байгаа. За, Mobicom Better for All гэж уриатаагаар зэтий гар утсыг танилцуулж байна. За, технологийн дэвшлиг хүн бүрт хүргэх зорилготой зэтий брэнд 5G дэмждэг зэтий Blade A75 5G гэж гар утсыг худалдаанд гаргасан юм байна. Энэ утасны давуу тал бол өдөр тутмын хэрэглээнд төгс зохицох ийм чанартай гар утас байгаа. За таны өдөр тутмын хэрэглээг хялбарчлан илүү ухаалаг, маш хурдан ажиллана. Одоо гар утас зарим уснууч миний утас ч гэсэн үе жоохон гацаад байдаг хгүй. Тий, тэгэнгუთ 50 MP хүчин чадалтай, за хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камертай. За энэ камерын давуу тал бол мэрэгжлийн байдлаар дарсан юм шиг ийм зураг авдаг гэж байна. Гэхдээ одоо харин энэ утас надад амар таалагдаад яг тэгэхээр би одоо жишээлбэл ингээд манай номын мужид амар хурд аим позмоз авдаг штэ бүр ингээд зураг ахуулаа сурцсан тий. Тэгээ энэ охтууд ч ингээд бүр селфи мэлфигээс сурцсан. Иш чаас би нөгөө нэг нэмэх 40 болохоор. Яа 40 кадр зураг дарахад тэн дотроос чаас нэг 3хан л шаардлага хангах хүч байх жишээ нь явахгүй юу? Тийм тэгэнгүүт эн чинь өөрөө ийм ухаалаг камертай учраас би бол миний өнцөг гэрэл мэрэл одоо нар сар одоо агаарт ингээ гой байлан зураг авлаа гэхэд шүү дээ тий. Тэр бүх тохиргоог нь ухаалаг учраас ингээ тохируулчих юм байлээ л дээ. Тэгэхээр энэ айгу гоё санагдаад байгаа. За тэгээд бас нэг давуу тал нь цэнгээ удаан байрдаг хүчрхэг батарейтай. За тэгээд нэг жилийн хугацаанд бас дэлгэцэн өнгөө солиулах юм гоё боломжтой. Жилийн дэлгэцэн юутай юм байна тий баталгаатай юм байна. За тэгээд та Mobicom-ийн 22 руу залгаараа одоо 22 ч бас гөлөг төрүүлгөө бойлцоо бас ухаалаг болсон. Шууд ингээд та шууд ямар вэ гэнгүүт би тэгмээр вэ гэнгүүт тийш холбоод өгчнэ. За Mobicom-ийн салбаруудараас очиод утаснуудаа үзээрэй. Тэгээ Mobicom цэгийн Моби апаар нас татаж аваад орж болно. Monpay апаараас орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All гэсэн уриатаагаар Mobicom зэтий гар утсаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. Одоо ингэж чинь комент хийж байгаа хүмүүс нь хүүхнүүд яг тэгж байна. Мод ойлгоно сулрна гэж л ойлголоо.
Өөр ойлгоогүй. Тоормс марвс таглаад ямар ч байсан модод юм бай сулгарт юм байна. Яа, тэрийг ойлгодоо гэнэ. За манай шууд периодоос 77 77 38 83 хэрэгтэй гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид түүхэн хамтдаа хөгжилтэй түүхэн хуваалцж байна. Дараагийн сонсогч 8888-тай дугаартай сонсогчтой холбогдлоо 88 88 тасарчлаа. За манай шууд периодоос 77 77 38 83 хэрэгтэй гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За 88 33-тай энэ яагаад ингэж юм хурдан тасраад байгаа юм бол тасарчлаа дахиад. Тийм үү. Олон дугаар нэг зэрэг ингэ залгахаар мөргөлдөд идэв. Магадгүй тий. Хитрхи олон зэрэг залгаад. За дэлгэрмаа дээг гэдэг сонсогчийн комментиг уншаад өгчээ. Хөдөө явахдаа шинэхэн гэрэлсэн хостой явсан хосууд гол дээр байжгаад ёо шумуулны хоол болохоо шахлаа гэсээр иртлээ. Айлын дөрөвтэй хөө. Яасан сони юм бэ? Та хоёр тийм амттай юм бахтаа гэж гайх уу? Яаж вэ гэсэн асуултын хариуд нэг өрөө А бит хоёр шейк гээд шүн гарсан ч голын ирэг дээр акул энэ хоёрыг идэх гээд хувцснаас нь цэвэрлээд давхарлаж тавьжгаад хорхогны чулуундаа явчихсан байхад нь би орилж аварсан. Өчигдөр бас банхрыг хайгаад ойд сүнээ ихчээ орсон чинь баавга бас энэ хоёроор хорхог хийх гээд хувцснаас нь цэвэрлээд давхарлаа тавьчихсан. Азар бас чулуундаа явчихсан байсан. Өнөөдөр шумуул бас идэх гээд гэж гайх уу? Томчууд юу хэлхээ мэдэхгүй байтал аавал тэгсэн гэдгийн унтахаар тус улсын мэдгүй амар урт юм. За боли 99-ийг өстө дугаартай сонсортой холбогдлоо. 99-ийг Эмжил радио. За, олонлоо. 99-ийг 8 юм байна. За, үеийн хашуурд нэвтрүүлэлт холбогдсон. За, нэг хөгжилтэй явдал яриад өгөө. За. Манай ах тохиолдсон юм байлаа 2000 онд. Тэрийг ярихаар их гоё ярьж өгд юм аа тэгэхээр. За. 2000 оны бид нөгөө гараар ухдаг үед нинжа хийсэн юм байл да. За нинжа гээд ингээл усууд ингээл нэг үйлдвэр ингээл нэг уурхаар ороод тэгээ шүн дандаа ордог. Тэгээ нөгөө уурхаа буугаад яг юм намар бас ингээл буугаал юу нойтностой буухаар болоо тэгээ нөгөө ингээ өдрөөсгөн ингээл ард ирдүүд ороод авахаар нөгөө уурхаа усууд амар үнэтэй байгаа шүү дээ. Тэгээ нэг өдөр буухаар болчоод за одоо ард иргэдэг өнөө шин ингээд нэг та нар өөрсдөө нэг хөвтөөхөө ороорой сүүлийн өдөр шүү. Одоо тэгээ бид нар харуул хамгаалт байхгүй ингээ хөвтөөхөө ороорой гэд хэлсэн юм байна. Яг ингээ нөгөө одоо бууж байгаа ингээ та нар ор гэд ингээ бас ил тавьж болохгүй. Тэгээ бас нөгөө ард иргэдэг бодоол ингээ нэг удаа хэлсэн юм байна. Тэгээ нөгөө ахгүй нэг найстайгаа үйлдвэрлэл ороод тэр уурхаар ороод ингээл амар олон орж байгаа шүү дээ. Тэгээ шуудаан барайл нөгөө алттай шороноос авах гал. Тэгээ нөгөө усан буу гэдэг дээр нь очиод энд л их алт байдэн гэсэн ингээл харанхууд ингээл шороог тэмдэрсэн чинь ингээл ирж амар баригдаад исэн гинэ бүр ингээл шороонд нь гараараа иж хахад. За тэгэл нөгөө хоёр чи за хаста хоёулаас амар юм ийчлээ гал нөгөө шуудаан дүүргэж аваал. Ууханд гараал алгуулсан. Гараал явсан. Тэгээ маргааш очсон чи нөгөө өдөр чи ингээ бөөнөр ингээ тэнд ингээ уул нуугцсан усууд байгаа шүү. Тэгэл өглөө нөгөө усууд чи нөгөө шүн авчихсан юм аа нөгөө угаа цэвэрлээл ингээ олох нь олоо багаа нэх байна гэсэн. Нөгөө хоёр чирээс гарч нөгөөдгөө янзлахгүй гинэ. За энэ хүмүүс намжиг амар олцсон юм чи хоёлаа хамгийн сүүлд нь олыг алирөөсө. Гэхдээ дээрөөсө басахгүй байсан. За. Тэгээ дотроо нэлээд баярлцаа хоёлаастай амар хийсэн гэлстэй. Тэгэл нөгөө цуг явсан найзууд нөө тэдийг оллоо өстө гайгүй болчлоо маргааш та буцсан гэлстэй. Буцах дээр тулцсан байсан. Тэгээ нөгөө хоёр чинь за видеоос та буцхан тодорхой харна л та. Яаж олох бол хаан тушаах болмоо л гээл амар их юм утцсан. Тэгээд уусууд намжихаар гараал хоёлаа нөгөө шороогоо түнхэндээ гээл угаасан гинэ. Нөгөө ирж ингээл бондгор юм бэргдээдсэн нөгөө өдөр нь усан буун дээр нөгөө үйлдвэр нь гягнуур ийцэн. Гягнуурын баас нөгөө шорон дээр нунтсан. Тэгээ тэрийг нөгөө гараараа хамаад байрангуут нөгөө харахгүй ч юусэл алчиг тийм иржгэр мэддэлээрөөсө төсөөллөөрөө явцсан хоёлаа. Тэгээ хоёлоос баахан баларж би нэг баахан доогож тэндээсээ бүр унаанаас мөнгөхгүй нэг чүү хүн гойд сууж ирсэн. Баахан гагнуурын баастай шороолцсон юм. Баахан гагнуурын баастай шороо гараараа хамаад хийсэн байдаг. Тэнгуут тэр чинь шүнжэнгөө төсөөлөө бодсон. Тэгээ ирж итлээ байж идэг гэх шүү дээ. Ирж итл ерөөсөө усан бууны хажуу талд амн дээр нь ирж хоёлаа амар байцжаалаа гэсэн чи юу ч хоёлаа унаанаас мөнгө хүнд гууж тагдж ирсэн гээл. Тэрийг мэдээлэл ярьдаа. За алтуулстай олд хүндэл болох юм билээ гэж. Өстө тийм ярьж инээ тийм да. За баярлалаа. За бүгдсэнд баярлалаа.
Тийм шүү. Тийм илбэгтэй ингээл бүр гарт баригдахаар ингээ алтан байж байгаа. Гагнуурын ямар юм гэсэн бэ? Гагнуурын баас. Тэр нь юу вэ дээ? Одоо ингээд хайлаад ингээ юм тусаад байдаг хгүй төмөрн. Гагнуур чи ингээд электрод гэдэг нэг юмгаар гаганжаа шүү дээ. Тэгэнгүүт ингээ нэг юм тусаад байдаг хгүй. Тэр туссан одоо төмөрний хэлтэр гэдэг юм. Гагнуурын баас гэдэг юм дээ. За дараагийн сонсогч 88 тигтэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 тигтэй. Амжилт радио. Сайн байна уу гэрээ. За өдөр ячаар нэвтрүүлэх холбогдлоо таныг сонсож байна. За. Нэг аав дүү хоёрын хоорондоо бараг задлалцааш болсныг ярих гэдэг. За. Манай тийч олон жилийн өмнө бас бодлоо. Манай эмэгтэй баг дүү хичээлд явчаад ирдгүүг ноцоо авахгүй. Тэгэл аав залгаад байсан авахгүй. Тэгэхээр нөгөө манай дүү рүү залгаад, манай доотлын дүү рүү залгаад ах нь авахгүй. Чи нэг дүү хийхгүй байна. Чи нэг залгаад цагнаатгаач хийхгүй миний дугаарыг юус авахгүй байна гэдэг. Тэгэхээр нөгөөдг нь заа гэж хэлээ уцаа таслаад яг нэг ажил хийжсэн тэрүүг хооронд мартаад 20-30 минут болчихчих. Тэгээд нэрийг гинт залгаараа гэсэн штэ гэд гинт санаад за нөгөө дугаараа юу аавал миний дугаарыг бас авахгүй байх гэж дугаараа нууцлаад залгая гэж дугаараа нууцлаад залгасан гэсэн. Тэгээд залгасан чи манай эмэгтэй дүү уцыг нэг ихтэй хүн авч ингэ байна гэд. Байна. Наадах чи яагаад юу яд яриад хийдаа гэдгсэн чи унтж ийн гэдгсэн. Яагаар унтж идэв? Наа чи хичээлдээ явсан шүү дээ. Яриулах босоодох гэсэн. Гэхдээ унтж ийн гэдэг байгаа хүнийг чи яах гэдэг юм. Гэхдээ ямар сони чи хийн гэдгсэн чи. Сэрээгээ гэхдээ би ярих гээд ийн гэдгсэн чи одоо унтж байгаа хөвгч хийж яах гэдэг юм. Гэл хоёр талаас. Тэгэл үжсэн нөгөөдх нь сэрэхгүй гэл нөгөөдх нь сэрээ би ярмаар байна гэл хоёр талаас алдаг шолдог дээрээ толлаад уулздаг ястаал нөгөө баг өргөө дээр ирээд залгах тоглогыг гэдэг дээрээ болцол явж байгаа. Гэхдээ чи ер нь тийм бэ гэдгсэн чи. Би аав нь чи яасан гэ. Аав наад чи хизээ ирсэн гэсэн. Нөгөө тэр нэг 30 минут хүлээх хооронд нөгөө манай дүү гэртээ ирээд тэгээ нөгөө гэртээ ирээд унтаад өгсөн. Тэр хооронд нөгөө утсан дуурахаар нь танихгүй дуудлага нууцнууд дугаараа нууцлаа залгахаар нь нөгөө манай аав дүүгийнхаа утсыг авчихгүй дүү охиныхоо утсыг. Тэгээ нөгөө хоёр талаас хоёр би нэгээ танихгүй нэг нь чи наатахаа сэрээ гэдэг яриадахыг гээд нөгөөх нь би сэрэхгүй унтж байгаа үгүй яах вэ? Хоорондоо аагүй яах нэрээ сэрээдгүй юм нүүдх унтчих чи яах гэдэг гээд нөгөө хоёр нь хоорондоо хоёр би нэгээ танихгүй би сүүлд нь бараг 5 минут ихтэй гэж хэрэлдэж байгаа. Би чамааг олж байгаа алан мална. Тэгээд сүүлд чи юу юм бэ гэсэн чи би аав нь аав наад чи хизээ ирсэн би даа наа. Йой, за баярлалаа. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өнөөдөр чи хэдэмэл лав гарагийн үдээ ашир нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс өрчөөдлөө Мишек Суратагаар шууд хүчглээ төгүүдээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар үений үр дүнтэй бэлмэл Энбэлтэй хамт хөдөлгөөний хэрэгжүүлэг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах Суратагаар Энбэл глюкозамин хондротын сульфат за мөн Better for All Суратагаар зэти гар утсаараа Mobicom хамтран ажиллалаа баярлаа. За баярлаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3